Компьютерийн хөгжлийн түүх. 1642 онд Паскал араатай тооцоолох төхөөрөмжийг бүтээжээ. Эцэг нь Францын засгийн газарт татварын ажил хийдэг байсан бөгөөд түүний ажлын ихэнх нь тооцоо хийх үйлдэл байсан учраас тооцоог автоматжуулах төхөөрөмж бүтээхийг хүсч аавдаа санал болгосон гэжээ. 1671 онд Лейбниц механик тооцоолох төхөөрөмжийг бүтээжээ. Лейбницийн механик тооцоолох төхөөрөмжийг хөндлөн хөшүүргээр эргүүлдэг тооцоолох төхөөрөмж болгон сайжруулж 1866 онд Одхер механик тооцоолох машин бүтээж дэлгэрүүлсэн юм. 1878 онд дэлхийд анх удаа жижигхэн хэмжээтэй бодит амьдралд ашиглах тооцоолох төхөөрөмж болгон худалдаанд гаргасан юм. Автомат тооцоолон бодох төхөөрөмж. 1834 онд Babbage аналитик машины төсөөллийг гаргажээ. Чарльз Babbage 19-р зууны Английн математикч бөгөөд түүний судалгаа хийсэн аналитик машин нь өнөөгийн компьютерийн эх үндэс болсон гэдэг. 1889 онд Hollerith цоолдог картын системийг нээжээ. Hollerith нь Америк нэгдсэн улсын улсын мэргэжлийн хяналтын судалгааны тухай статистик боловсруулалтын тооцоо хийх төхөөрөмж бүтээн компани байгуулж алдар цуутай болсон юм а. Цахилгаан автомат электрон тооцоолол хэрэгжсэн нь 1939 онд Atana Software-ийн ABC лампта машин бүтээсэн. 1941 онд Zeiss-ийн Z3-ыг бүтээсэн. 1943 онд Icon нь Mark 1-ийг бүтээсэн. 1943 онд Mockley ба Eckert нь ENIAC-ыг бүтээсэн. 1949 онд Vercus нь програма дотор агуулдаг, өөрчилж болдог EDSAS-ыг бүтээжээ. 1951 онд Mockley ба Eckert нь Univa компьютер худалдаанд зориулан бүтээсэн юм. 1952 онд Neumann-ы програма дотор агуулсан, өөрчилж болдог EDVAC-ыг бүтээсэн. 1958 онд транзисторыг логик элемент болгон ашигласан компьютерийг бүтээжээ. 1964 онд интеграл схем IC-г логик схем болгон ашигласан компьютер бүтээсэн. Микрокомпьютер бүтээсэн нь 1971 онд Ted Hoffner i4004-ийн дизайныг хийжээ. 1982 онд Cray XMP суперкомпьютерийг бүтээж 1984 онд Jobs Wozniak нар график хэрэглэгчийн интерфейстэй GUI үйлдвэрлэлийн систем бүтээсэн. Компьютерийн ангилал. Компьютерийг хүчин чадал овор хэмжээгээр нь ангилдаг байсан.
Хөгжлийн явцад хүчин чадал нь овор хэмжээнээс хамаарч бага болсон учраас түүнийг ашиглах зориултаар нь ангилдаг. Мини компьютер, микрокомпьютер буюу персонал компьютер, mainframe, суперкомпьютер. Микрокомпьютер буюу персонал компьютер. Микропроцессорт суурилсан хувь хүн гэртээ эсвэл ажил дээр ашиглах зориулалтаар бүтээсэн компьютерийг персонал буюу хувь хүний компьютер гэнэ. Мини компьютер. Workstation энэ ангилалд хамаардаг бөгөөд микрокомпьютер, mainframe хоёрын завсрын ангиллалын компьютер юм. Эхний үед мини компьютер гэж ярьдаг байсан бөгөөд сүүлдээ workstation гэж ярьдаг болжээ. Mainframe. Овор хэмжээгээр том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой төрөл бүрийн үйлдэл гүйцэтгэдэг компьютерийг mainframe гэнэ. Mainframe компьютер нь бүх төрлийн үйлдэл гүйцэтгэхэд зориулагдсан бол суперкомпьютер нь тодорхой чиглэлийн асар их хүчин чадал шаардсан үйл ажиллагаанд зориулагдсан байдаг. Суперкомпьютер. Батлан хамгаалах салбарт буужин удирдах, цаг уурыг симуляц хийх, эрдэм шинжилгээний институт, томоохон ихтэй сургуулиудын судалгааны тооцоо хийх гэх мэт тодорхой зориултаар ашигладаг, одоо байгаа хамгийн хүчтэй компьютеруудыг багтаадаг. Эдгээр ангиллын компьютераас персонал компьютер нь хамгийн өргөн тархсан, өдөр тутам ашигладаг учраас цаашид түүний тухай ярих болно. Компьютерийн хэрэглэх заавар. Компьютер дээр удаан суух үедээ зөв сууж хэвших шаардлагатай. Хүзүүний үе, мөр их бие холбох үе, тохооны нугарах үе, бугуй сарвуу хоёрыг холбох үе, алга хуруу холбох үе, түнхний үе, эдгээр дээрх ачааллаас болж өөрчлөлт орж буруу гаж хөгжил явагдах нөхцөл үүсдэг байна. Тиймээс компьютер дээр суухдаа өөрт эвтэйхэн зөв сууж хэвших хэрэгтэй. Компьютерийн гарыг буруу, өндөр түвшинд байрлалтай хэрэглэвэл гарны бугуй чилж хурдан ядарна. Компьютерийн гар хулганыг зөв байрлуулж хэрэглэх зориулалтын ширээ сандлыг тогтмол хэрэглэж байгаарай. Компьютерийн дэлгэцийг өөрийнхөө өндөр сууж хэрэглэж байгаа сандал ширээндээ тохируулж харагдах үнцгийг сонгодог.
Шөнө орой эсвэл харанх үе гэрэлгүй орчинд компьютер хэрэглэх нь нүдэнд маш муу. Тиймээс заавал тасалгааныхаа гэрлийг асааж байгаарай. Харин гэрлийг ардаасаа тусгавал сайн байдаг байна. Компьютер дээр удаан хугацаагаар суух шаардлага гарсан үед 2 цаг тутам 5 минут амрах хэрэгтэй.